Ардын хувьсгалын 99 жилийн үндэсний хоёр наадам. За энэ жил бол одоо улс жилүүдээс илүү улсынхаа хоёр наадам бол бороотой таарлаа. За өнгөрсөн жилийн төрийн хоёр наадмын айргийн азрагнаас одоо хар азраг уршиж орж ирлээ. За өмнөгөө аймгийн цогццгийн сүмийн уяас Таштинбэрэлийн Батэрдны цавдар азраг хөдөлсөн. За наа талд нь бол Арангаа аймгийн Хотон сүмийн уяас Дулан сүрэнгийн Лав сүрэнгийн хурдан хар азраг байна. 1984 онд шүтлэн бороо авгах нь одоо улсын баяр наадам төрүүлж байсан. Аав нь бас одоо шүтлэн төрүүлж байсан. За хар азрагыг үйлзүүлээд хөдлөглөө. Баян өнгөр аймгийн Буу цагаан сүмийн угуул Лидерийн тойлдын компани захирал Бэндригийн Батцаанагийн халдар азар 3 дээр байсан. За цагаан хөтлийн доод тавтгаан одоо эхний хөндлөн зам ямарч байсан алхлаа. Ажлаа цэвдрийн буруу талд нь хараа зараг гараад ирсэн байгаа. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сүмийн уяаж Ламжуугийн Батчиргалын хүү одоо хараа зарагыг унж энэ жилийн улсын их хоёр наадамд оролдож байгаа юм байна. За ажлаа цэвдэр дээр ямарч байсан цуузаа холбоод авсан хараа зараг. За ингээд өнөөдрийн азрагны уралдаан барайнд ороход Арангаа аймгийн Хотон сүмийн Дулан сүрэнгийн Тав сүрэнгийн хурдан хараа зараг 2 дахь жилээр дараад нь төрийнхөө наадамд яригдаж Өмнөгөө аймгийн Хамбогд сүмийн уяаж Амар уйсгалангийн хэр буур азраг 4 турталдаа.